Сайн уу хүмүүсээ? Сайн уу? Би өнөөдөр нэг хэдийн авсан тэрийг харуулчих гэж бодлоо. Би бас нүрээ бодос орж байгаа. Мэдээж гин үү. Ерөн сармаас нагаал бүх юм дээшээ цэцэглэл хөгжчихсөн л дөө. Өмсгөө би ийм юу болгосон байхгүй юу? Шаргал өнгөтэй болгосон байхгүй юу? Тэгээд ийм өнгийн маскарагаар боддог болсон. Ийм өнгийн. Миний ярьсанд миний бодолд нэг таарж байгаа юм шиг санагдаад байгаа байхгүй юу? Тэгээд ийм шар өнгийн маскара авсан. Сирерача авсан. Тэгээд гүчүжан энэ крем чиз талхан дээр тавьж иддэг. Бахан борхоцоод. Дараагийн авсан зэл нь энэ Laneige-ийн гоё уруулын баалам авсан. Энэ аюу гоё нэртэй тэгээд уруулыг гоё чигшүүлдэг юм глови баалам. Аюу гоё. Тэгээд бас ийм хөөрхөн уруулын өнгөлөгч авсан. Үгүй тийм тавсан. Ийм авлаа. Ийм хоёр хамтдаа авсан. Би найзлуу битэр маань сүүлийн одоо завараг сар гарan сахар идэхгүй байхгүй ерөөсө чихэр ингэж худалдаж авч идэг. Тэгээд өнөөдөр ийм хоёр чихэр худалдаж авсан. Тэгээд энийг идэнэ. Сахар идэхгүй байхаар ер нь юу байд юм бэ наа. Донтолт нь багасч байгаа учраас амар ингэж идэх хүсэл нь буурчдаг юм. Тэгээд ер нь амьдралд гарч байгаа өөрт гарч байгаа их гоё өөрчлөлтүүд байгаа л да. Би ер нь сахара хаснаас хойш яаж ийж гэдэг талаараа бас тусдаа бичлэг хийгээж бодож байгаа. Энэ крем чизийг энэ бичэн дээрээ ингээд тавиад дээр нь хям ч юм уу олив тэгээд өгөрцөө дээр тавиад appetizer хийждгээр аюу гоё гэдэг хэвгүй. Тэгээд хөөе хамгийн гол юм марцчих. Энэ хараа. Өсөө бодно би. Би өмнө нэрс өсөө бодож байгаагүй байхгүй юу? Өөрөө бодож байгаагүй. Дээрэс нь ер нь нэг өсөө бодуулж байгаагүй. Нааша Японд ирэхээс өмнө Монголд нэг өсөө гоё болгочих гэж бүр амар тэнэг нэг залбир шарангуур бодуулж исэн. Тэгээ тэрнээс хойш өсөө бодаагүй. Одоо энэ ингээ миний өөрийн өнгө байгаа байхгүй. Гэтэ би ийм гоё дулаарж байгаа юм чинь бор тийм нэг гоё light brown ч юм уу те. Caramel blonde glamour шар харагдаж байгаа мөртлөө яг юм шар орохгүй заяа. Би чи ийм хар бор өстэй юм чи миний үсэн дээр бол ингэж орно. Ийм бор орно гэсэн үг байхгүй. Тэгээд энэгээр бодож үзнэ. Тоглоод байна. Яг ямар харагдах бол. За тэгээд тийм байна да. Одоо тэгээд өсөг бодъё. За бодлаа. За ийм шингэн юм байт юм байна дотроо. Энэ хоёрыг нийлүүлээ шууд ингэж бодчих юм бил үсэ. Уус байна. Оо зацсан хөөх. Ингээд үсчих юм. Бодхоос өмнө чиглэлт юм болов уу? Бараг чиглэхгүй хаа тий. Би ихтэй нэг юм дотор гжигдсэн нэг сонирн байна. Яг ивэл айгуу тийм хурц шийдэмгийн өнгөр бодож байгаа болохоор. За хэлээ. Би бас дээрээс нь надад өмнө өсөө бодож байгааг болохоор маш юм зоримог гой санагдаад байгаа байхгүй юу. Өсөө бодгоот л амьдралгаа олчих юм шиг санагдаад байгаа байхгүй юу. За болсон хаа. Одоо шууд өсчих хүмүүс энэ бичлэг үзэх юм бол зүгээр юм байна. Яаж өсвөд байгаа мэт чигөө гэдэг. Яг тэ ямарс хуйхаас бодчих гэж бодож байна. За энэ бол жоохон ихтгэлгүй л авчлаа. Яагаад гэвэл хүрхэж байгаа нь айгуу тийм мэрэгжлийн бус. Чиг яаж мэрэгжлийн байх юм? Мэрэгжлийн бус ирэхчихжээ. Юу тийм аа надаа. За зүгээр. За бодчихлаа. Гэтэ бодогоо үрсэнгүй. Энэ яагаад саарл болоод байгаа юм бол би тэрийг ойлгохгүй байна. Бор болохгүй шүү дээ. Уралд орд юм болоо тэгж жаад. Яа дэсна ла 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 яа дэсна Ой хөмсгөө нэр бодчих юм уу? Хар саарл болоод байгаа. Гайхаад байгаа. За ингээд бодчихнаа. Тэмүүт ингэж. Амар юу болгочих. Бодог болгочих. Өөрийгөө. Би одоо ямар цагаан бодол хүмссэн би тий. Зүгээр үү? Амар юм бэ. За цохогоо ялхахаа. Бодохгүй. За ингээд 25 минут болчлоо. Юу вэ? Ерөөсө бор өнгө харагдахгүй байх юм. Амар сонио. Яагаад
ийм сонин саарл харагдаад байгаа юм бол. За угаалаа. Ер нь жоохон бор туяа орсон юм шиг байна. Би хөмсгөө бор болгох гэж байгаад ингээд хөмсгөнийхөө арсыг ингээд төлөөд улаачлаа. Ийм л боллоо. Энэ одоо яг яалт вэ? Энэ юулт вэ те? Өнгө нь яг солигдсон, өөрчлөгдсөн юм байна уу? За. Зүгээрээ. Үсээ ер нь дахиад бодъё гэж бодчих. Миний хуучин үснээс яг ялгаа юу байна гэвэл жоохон юм юу бор туяа харагдаж байна. Жоохон бор туяа харагдаад байгаа байхгүй юу? Тийм. За яах вэ? Тэгээд өөр будаг аваад бодчих. Харин ямар будагаар бодвол гоё л таад бичээрэй. Заа комент бичиж үлдээгээрэй за. Гоё өнгөөр ордог гоё бор тийм өнгө байна тий. Rich Badmaгийн Rich худалдаа авалтаа. Хямдарсан байсан аахгүй 330 ингээд хямдарсан байсан. Тэгээд би Instagram дээр асуугаад хоёр өнгө асуусан. Нэг нь ягаан нэг нь хөх байсан байхгүй. Тэгээд алийг авах гэсэн чинь баг бүгд хөхийг гэсэн мэлээ. Гэтэ би ягааныг дараа нь очиж аавна. Ингээд 5 авсан. Тэгээд нэг айгуу гоё Японд нэг жижиг юм авсан ч гэсэн энэ боож баглах гэдэг юм зарим дэлгүүрүүд айгуу сайн хөгжсөн байдаг. Би тор авахгүй байсан ч энийг үнгүү зүгээр ингээд цаанаас нь боогод өгдөг шилэн юм хагарах зүйл байвал би ингээд доороос жоох юм таргаа харагдаад байгаа шүү. Заяа. Гэтэ би торж байгаа. Гэтэ ямар таргаа харагдаад байна. За яг та байгаа царай тий. Байгаа царай хаашаа нохоо тий. За юм гоё. Гэтэ энэ жоохон тод хөх харагдаад ах юм. Жоох юм бууралтай хөх байхгүй юу? Миний нүртэй харьцуулал юм. Энэний нөгөө яг яв ягаан өнгө байсан байхгүй би тэр ихтэй маргааш чиж аав. Тэрэн дээр болохоор гоё салаад тавиад бүр аюу гоё харагдах юм. Ийм гоё юу авсан. Хоолны бинтоны сав авсан. Энэ миний хүчлэлтэй манай найз залуугийнх дотор нь болохоор ийм 2 сав. Энэ халуун сав нь нэг хүнд бол бүр үнэхээр хангалттай аюу хөөрхөн одоо месошил ямар ч шүл ийдгийм те тэр шүлнүүдээ шууд ингээд халууныг бариад ингээд хийгээд аваад явчихна. Тэгээ юу таг нь бол барьдгүй юм байлээ. Гэтэ зүгээр ингээд тагалцдаг. Ингээд тагалцдаг. Тэгээд нэгд нь будаага хийгээд нэгд нь махаа хийгээд те явхад хөөрхөн байгаа з юм. Тэгээ ер нь хоолны сав шилэн байвал зүгээр идэг. Тэгээд дотор ийм хөөрхөн байгаа з яг нэг хүн тохирсон. Тэгээд 150 мянган онцгой бичлэгээ хийчихэд тэгээд уулзсан да хэдүүлээ. Юу байсан штэ? Бор өнгөөр будсан штэ. Байнгын юу байж байгаа штэ. Арталтаа аал завчраар ингээ хавчаад боогоод өөр хилцэн мөртлөө ерөөсөө ингээ хив орохгүй юм. Айгуу тайчгүй ингээд байгаад тахын. Тэг би бодсон. Тэр өсний будаг тийм ид читтэй байсан юм болов. Өсийг одоо ийм шулуун байлгах зориулалтаа. Шулуун хിവэрээ байгаад байгаа байхгүй юу? Шулуун хിവэрээ. Тэг амар гоё өсний имчилгээнд авсан юм шиг. Тэг би одоо үсээ ер нь бодохгүй гэж бодсон. Дахиад ягаад гэвэл одоо энэ будагтай үсэн дээр дахиад будаг орох юм бол нэг барын ирийн санаа ирэлчлэх гэж би мэдэж байна л да. Ер нь энэ үс нь надаа угаасаа зөгтөн юм чинь дахиж бодохгүй. Харин ч нөгөө согорсон биш завшиг гэдэг шиг үс маань юм гоо шулуун болцсон. Шулуун хийм хийлгцэн юм шиг. Өмнө нь ингээд боогоо тавчиж мавчгаараа мэдээж яг бүб боржор болчдөг гэсэн чинь одоо бүр ингээд багхгүй. Шулуунаар аваад байхгүй. Шулуун болгох ямар нэгэн орц найрлагатай л байсан юм байна. За тэгээд би маргааш онцгой бичлэгээ хийн заяа. Тэгээд онцгой бичлэгээ хийгээд эдитлж оруулчаад тэгээд та миний инстаграмаар орж үзээрэй. За түр баяртай. Түр баяртай. Хайртай шүү заа гэж хэлчихвэл тэнэг. За. Яа иччлээ. Арай тэгж хэлэх юм бол арай кринж болчих واخа. За баяртай удахгүй болцъя. Надад бүр амар го бэлэг ирсэн заяа. Яа тэгээ би тайдтай хамт задлаа гэж бодоод тэгээ би амар тиссэн. Би маш их тиссэн. Хаанаас гэж цүнхний брэнд. Бараг $500 цүнх ингээд бэлгэлцсэн. Тэгээ би та нартай хамтдаа задлж үзье гэж бодоод бүр догтлоод байна бүр. Би ерөөсөө ийм брендийн цүнх байдаг байхгүй надаа. Бүр ингээд төвчж чадахгүй ингэдсэн байхгүй юу. Энэ хайрцаг байцсан ямар сүртэй байдаг юм бэ тий. Би яг ийм цүнхтэй болъё гэж бодож исэн чинь цүнх ирсэн. Manifestation. За Teddy Blake designer handbags made in Italy. За. Би энэ Teddy Blake-ийг Монгол ютубер охтуудын бичлэгнээрээ саяг харж ирсэн байхгүй юу? Би бас авчлаа шүү. Вау. Ийм ууттай юм бэ. Ямар гоё өнгөтэй юм бэ? Яг миний бодож ирсэн olive green өнгө шүү. Энэ ямар гоё цүнхээ. Зөөлх ярьстай. Ямар гоё юм бэ? Ингээд миний анхны цүнх.
Teddy Blake, New York. Вау. Энэ амар гоё юм шүү дээ. Юу гэдэг лээ? Энэ товч. Юу лээ энэ? Юу лээ? Төгжөө аяга гоё юм шүү дээ. Ингээд төгчдөг юм байна. Аяга гоё хөнгөн юм бэ. Оо, доторх ямар гоё юм бэ энэ хараа. Доторх нь юм юм бэ. Нөгөө хужаагийн нөгөө цүнхний өнөр гэдэг чинь тийм өнөр бол байхгүй байна. Эмхтэлэг тэгээ нэг тийм офис хувцлах аягүй дуртай байхгүй юу. Тэр стилэн дээр маань аягүй гоё харагдах юм байна. Тэгээд нэг юм юутай юм байна. Урт оосортай юм байна. Оосрын болохоор ингээд ихсгээд багсгachж болох юм байна юм. Юу гэдэг юм бэ чи яа? Ма. Одоо гэрээрээ мими. Хийнэ. Төрөвч. Миний кошлог. Сүүлийн үед ийм ууттай авч явж байгаа. Тэр нь юу вэ гэвэл би ийм уут ашиглах ер нь дуртай болчиход байгаа. Сүүлийн ийм тол. Энэ зураг нь аягүй гоё гааз. Манай найз залуу авч өгсөн надаа. Ийм тол байна. Гарын цацлага. Уруулын тос. Хомхоо өдр гардаг штеп. Тэрэн дээр төрөгчдөг байхгүй юу? За тэгээд өнгөлөгч. Гарын тос. Дахиад өнгөлөгч. Ингээд кошлог. Гарын алчуур. Ийм гарын алчуур. Утас. Миний 2 дэвтэр. Ингээд зөниглөгч. За. Нилийн зайтай юм байна уу? Энэ хараа гоё юм л шүү дээ. Дарахаар дээшээ гарч ирдэг. Тэгээд өнгөн гоё олонг. Би нүг юу зүүжсэн байхгүй юу? Шүдний аппарат зүүжсэн байхгүй юу? Энэ хумсны тусаа мартцсан ш нэр. Одоо хартаа миний үүдэн шүдийг. Энэ эргэцэн. Бэхжүүлэгч уг нь өдөр шөнөгөл зүүсэн. Гэтэ бэхжүүлэгчнийхэн дээр уртлын төмрөнд ингээд энэ хөрөөгөө. Дээдлийн шүднүүдээс ганцхан энэ л юм далиас байхгүй юу? Энэ шүдэндээ л ганцхан нэг юм жоохон сэтгэл ондор байдаг байсан чинь энэ буцаад эргэцэн. За угаасаа юм далийн шүдтэй л байх юм байлгүй дээ. Байх байсан юм байлгүй дээ гэд тоохоо болцсон. Зүгээр одоо ингээд хардаа хөөрхөн маадтай. Цөвөн дээр зөгцгоор өвц одоохондоо бас байхгүй байна. Тэгээ хэдүүлээ ямар ч гэсэн миний юу өмсч болохыг харцгаая. За өнөөдөр дулаахан өдөр байгаа болохоор тийм хамбан материалтай заяо. Би одоо ийм малгай өдөр тутамдаа хаана өмсөд явж явах уу? Энэ нэг тийм тухайн үед нэг тийм шик, тийм нэг элегант тийм гэж бодоод авсан юм шиг байгаа юм. Ямар байна да? За надад ингэж өмсөх боломжтой гэх юм бол угаасаа ганцхан өмд байгаа. За офисын юм саарл өмд байгаа. Энийг л өмснө өөр угаасаа сонголт байхгүй. За ийм өмд. Энэ юу болчихвээ? Тэгээ надад заяа нэг юм ногоон срочгийн цамц байгаа. Энэ цамцыг би Монголоос авчирж ирсэн. Энэ цамц энэ сүг хоёр гоо хослох юм шүү. Ямар вэ? Ингээд өмсч үзье да. Өөх хөрхи. Юурээс надад зогцоод өмсчих юм алга. Энэ бас манай найз залууг юм болтой. Надаа яриа таараанах юм шиг өстэй. Гайгүй ч юм аа том таланд хараадах да. За арай. Арай л уус эрэхтэй харагдаж байна. Яач үтсэн. Арай. Тийм уустай. Бүтэн гаргаж өөрийгөө бүтэн гаргаж чадахгүй байна. Ингээд цөхөө бариад гутал нь болохоор ийм нэг юм. Йоо энэ Японд нөгөө гутал амар өсгийг нийлэгддэг байхгүй юу? Цементэн дээр энэ бол өсгийг хартаа бүр амар болцоо. Тэгээд уг нь нэг л жил өмссөн шүү дээ энэ гутлыг. Айгүй мгочийг татдаг. Айгүй сэн гутал. Ингээд гарлаа. За болж байгаа зү тий одоо өшөө яах вэ? Дэчвэн зүгээр нь ингээд гарыг явъя. Гэрэл жоох юм яа. Тэгээ би одоо шууд ингээд гарахгүй л дээ. Ингээд гарнаа гэдгийг харуулж чадахгүй. Одоо би тэр авир завар болсон юм цэвэрлчээд гарна. За тэгээд энэ хоёр ногоон ч янз ясалч. Энэ хоёр ногоо. Баяртай хөрх хүмүүсээ. Дараагийн бичлэгээр болзъя.